Баяртай. Та бүхэндээ энэ өдрийн амгалан айлтгая. Эрх өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Ингээд би энэ удаагийнхаа нэвтрүүлгийн зочныг танилцуулъя. Хадагтай Одон Туяа, Улсын их хурлын гишүүн, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ийм хадагтай байна. За баярлалаа бидний урилгыг хүлээж авсан. За тэгээд сайд битэрийн өнөөдрийн ярих сэдэв бол энэ байна. Цаг үеийн асуудлаар ярилцсан. Ингээд шууд ярилцлагандаа орё хоёулаа. За танай яамны нэр өөрчлөгдсөн. Урд нь бол яг байгаль орчин тэгээд араас нь аялал жуулчлалч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд тавсарга ингээд явдаг байсан. Энэ удаагийн хаар бол байгаль орчин уур амьсгалтын өөрчлөлтийн яам болж хувирсан. Энэ нэржлээс болоод ч гэдэг юм уу танай яамны одоо бодлого чиглэл яаж өөрчлөгдөв гэсэн ихний асуулт. За маш чухал асуулт байна. Ер нь уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол зөвхөн одоо Монгол орны асуудал ш, нэг улсын асуудал ш, бүс нутгийн асуудал, за бүр дэлхийн асуудал байгаа. Тэгэхээр ерөөсөө уур амьсгалын өөрчлөлт бол өнөөдөр дэлхийн нэг өнцөгт гарч байгаа уур амьсгалын өөрчлөлт нөгөө өнцөгт нөлөөлж лээд. Өнөөдөр одоо Антарктидын ингээл мус хайллаа гэд шилхэд мэдээллүүд статистик явахад энэ бол ертөнцийн нөгөө газарт бас нөлөөлж л байгаа жишээ. Тэгэхээр ерөөсөө уур амьсгалын өөрчлөлтийг бол дэлхийн нийтээр хамтарч бодлого явуулдаг, дэлхийн нийтээр хамтарч тэмцдэг, тэгжээж одоо нэг тодорхой үр дүнд хүрнэ гэж үздэг. Уур амьсгалын өөрчлөлтийн яам гэдэг нэр өгснөөс одоо ер нь хойшвол олон улсууд бол маш зөв одоо чиглэл байна. Одоо энэ уур амьсгалын өөрчлөлт рүүгээ голлон анхаарах хэрэгтэй юм а. Энэ бол ерөөсөө бүх юмны үндэс юм а гэдгийг бол хэлж байгаа. Агаар бид нар нэг агаар, ус, хөрс гэдэг тийм ээ энэ бүх юм чинь нэг зүйл юм а гэдэг ийм асуудал байгаа. Тэгээ ер нь бол яг хуу байгаль орчингүй юм бол байхгүй. Одоо жишээлбэл барилгын яам гэхэд л одоо манай байгаль орчинтай хамаатай байж байна. Зам тээврийн хөгжил гээл тэгэхэд бусад одоо аялал жуулчлал бүх газар орон нутгийн хөгжил гээл ингээд бүх салбар бол бас манай байгаль орчинтай ингээд шууд холбоотой байгаа. Тийм учраас одоо энэ олон салбарыг ярихаар бас цаг их орох бах. Би зөв ер нь нэг одоо энэ телевиз үзэгчдэд ойлгомжтой байх нэг цөөхөө үгээр одоо тайлбарлая гэж бодож байна. Манай одоо яамны гол одоо бодлогын чиг хандлагыг. Энэ бол нэгдүгээрт одоо энэ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицно гэж улс орнууд ярьж байгаа. Тэсвэрлэх одоо чадвартай болно гэж. Биднээс хамаарахгүй юм одоо байгалийн гамшигуд их болдог. Биднээс хамаарахгүй одоо үер ус газар хөдлөлтгээд болдог. Энэ дэлхийн хураашилт, дулаарл энэ бол бас ингээд биднээс шууд хамаарахгүй ийм зүйл дээр улс орон яаж бэлэн байх вэ гэдэг дээр маш том одоо бодлого явж идэг. За энийг бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын тэр нэгдэн орсон конвенцийнхаараа дагуу улс орнууд бас шийдэх гээл ингээд орлоо. За хоёр дахь нь бол хүний хүчин зүйлээс хамаарч байгаль орчноо одоо дороотуулж байна. Энэ дээр яаж одоо дөрвтэй арга хэмжээ авах юм бэ? Энийг яаж зогсоох юм бэ? Энэ хүний хүчин зүйлээс хамаарат байгаа юм а бид нар хэрхэн одоо зас залруулах юм бэ? Бодлогоор зөв болох юм бэ гэдэг бол хоёр дахь том асуудал. Тэгэхээр манай улсад бол ер нь нэг 50% нь одоо энэ хүний хүчин зүйлээс хамаарат байна гэдэг зүйл. Жишээлбэл хогны асуудал байна. Агаарын бохирдлын асуудал байна. Энэ бол одоо хоёр дахь асуудал. Энэ дээр бол маш том одоо бодлогын чиглэлүүд ажиллаж байна. За гурав дахь нь бол ер нь дэлхийн нийтээр байгалаа хамгаалъя гэж байгаа л энэ байгальд ээлтэй технологи руу шилжих хэрэгтэй. Ногоо эдийн засаг руу шилжихгүйгээр бид нар энэ байгаль хамгаалах энэ эрүүл орчин бүрдүүлнэ гэдэг нь өөрөө бас их утгагүй зүйл юм а. Одоо хуучны аргаар яваад бол энэ байгаль орчин чинь улам сүйтнэ гэдгийг одоо гаргаж байгаа. Тэгэхээр энэ ногоо эдийн засаг, за эрчим хүч гэтэл ногоо эрчим хүч, мал аж ахуй гэтэл одоо аль болохоор дэвшилттэй техник технологи оруулсан нөгөө уламжлалттайгаа одоо бүр болохгүй гэхэд ядаж хослуулсан те тодорхой ийм одоо зүйл рүү гурван үндсэн чиглэлээр одоо ингээд бодлого боловсруулаад л ажиллаж байгаа. За баярлалаа тий. За тэгээд шин засгийн газар байгуулагдсан магц. За шин яамд сайд нар очин магцл бүгдөө за одоо би шинжилнэ л гэдэг багхгүй юу? Одоо энэ өрөөл оцсон шиг болсон. За та одоо ажиллаа юунаас эхлэв? Ер нь та шинжил хийх юм уу? За энэ удаагийн хамтарсан засгийн газрын онцлог бол тийм байгаа. За одоо
байгаль орчны салбарыг одоо ингээ арчилсан намын сайд буюу за арчилсан намын сайд бол энэ одоо реформыг одоо хийх үүргийг хүлээж байгаа. Би ер нь зөвхөн очисон газар болгоноос нэг хэд хэдэн үндсэн реформыг хийдэг. Би хуучмаас нэг эрүүл мэндийн салбарт нэлээд ажиллаж байлаа. Ламбагаан зөвлөхөөр эрүүл мэндийн тэгэхэд бол тэнд бол нэг 5 үндсэн чиглэлээр шинжил хийжсэн. Эрх зүйн шинжилэл, санхүүгийн шинжил, хөрөнгө оруулалтын шинжил, хүний нөөцийн шинжил, за тэгээд мэдээж сэтгхүүн шинжил. Тэрнтэй манай энэ салбар дээр бас яг энэ 5 шинжилийг хийж байна. Эрх зүйн орчны шинжил. Мөн одоо санхүүгийн, хүний нөөцийн, хөрөнгө оруулалтын сэтгхүүн гэдэг. Тэгэхээр эрх зүйн шинжилэл бол яа харахгүй хийхгүй бол манай ихэнх хуулиуд бүр 97 оны хууль, 2000 оны хууль. Манай одоо цагуурын орчны салбар чи их том 1000 гаруй ажиллагчтай сум болгонд одоо манай салбарууд байна. Гэтэл хууль нь 97 оныхоо хуулиар байж байгаа чинь. Тэгэхээр одоо эн чинь юм өөр болсон. Цагуур өөрчлөгдсөн, уур амьсгал өөрчлөгдсөн, за техник технологич хүртэл өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ одоо хуулийн шинжилгээ. Тэгээд миний одоо хамгийн хүнд бас нэг үүрж байгаа одоо үүрэг юу вэ гэхээр энэ одоо улсын хурлаар 12 хуулийн одоо зарим нь нэмэлт өөрчил, зарим нь шинжилсэн хариулга батлуулах. Энэ бол маш хэцүү ажил. Би өмнө нь бас одоо парламент хахад зөвхөн нэг заалттай хуулийн төсөл та мэдэн дээ нөгөө одоо хүүхдийн сахар за тийм сахаргүй юуных хүүхдийн чихэрлэг ундааны дотор хууль гэл нэг л заалттай хууль гэхэд л бүтэн 2 жил явжсэн тийм ээ. Оёдлын салбарыг дэмжих бас нэг заалттай хууль гэхэд л 2 жил. Дээрэс нь нөгөө тантай би бас хэд ярьслага орж явах та нэлээ асаас нөгөө шүүхийн шийдвэргөө баривчлага цагдаа тэн дээр чинь бас нэг заалттай гэхэд л ингээл 2 3 жил. Тэгэхээр одоо бүтэн 12 хууль гэдэг бол одоо их л амаргүй л хууль. Гэхдээ яг хөө нэг давуу тал нь вэхээр сайд бөгөөд их хурлын гишүүн байх юм тэр давуу талаа ашиглах хэрэгтэй. Бас гишүүтэйгээ лобби хийн, ойлгуулна. Энэ хуулийг одоо дэмжих бүлэг байгуулах гэдэг энэ талаар л ажиллана. Тэгэхээр манай одоо хамгийн гол хууль бол за би ярьлаа цоо шин хуулийг анх удаа хийж байгаа хууль бол уур амьсгалын өөрчлөлттэй хууль. Ерөөсөө энэ уур амьсгалын өөрчлөлттэй хуульгүйгээр бид нар маш олон асуудлыг шийдэж чадахгүй. За энэ дотор яг нөгөө карбоны тухай одоо бүлэг орсон. Та мэдээ сүүлийн үед ингээл карбон трейд, карбоны зах зээл гэл улс орон болго ярьж байгаа. Энэ өөрөө их том хөрөнгө эргэлтэх юм том зах зээл болцсон. Яагаад тэгэхээр тухайн салбарт хүн ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулаад тэр нь өөрт нь тодорхой ашиг авчирдггүй бол төдийлөн тэр салбар руу том хөрөнгө оруулалт орж ирдэггүй юм байна. Бид нар ч одоо нэг хэсэг эрчим хүчээ тэгж ярьдаг гэсэн чинь манай эрчим хүчийг одоо хүмүүс сонирхгүй байна. Бид нар өөрчлөе гэдэг шиг яг энэ уур амьсгалын өөрчлөлтөө энэ карбоныг шийдэхгүйгээр хөрөнгө оруулалтууд бол орж ирэхгүй нэ. Зүгээр улсын төсвөөр юм уу нэг сангийн хөрөнгөөр нэг гадны төслөөр энийг бол одоо шийдэж барна гэж бол байхгүй. Тийм учраас дэлхийн улс орнууд энэ карбон трейдийг бол бодож олсон. Тэгэхээр энэ өөрөө маш чухал. Тэр бол манай Монгол улсад нэг талаасаа бидэнд их том боломж олгож байгаа. Энэ том газар нутагтай. Энэ том газар нутгийнхаа хэсэг газар одоо мод тариад энийг хөлөмжийнхий бууруулсан гэдгээр ингээд тооцоолаад мөнгө олох. За одоо сүүлийн үед бүр нэг юм зүйл гарцсан debt for nature гэдэг. Өөрөөр хэлбэл debt swap буюу өрөөр наймаалцдаг улс орнууд. За бид нар танаа тичнээн хөлөмжийн юуг чинь хааж өгөө. Оронд нь яг тэр дүнгээр манай өрийг одоо тэдийгээр хаагаараач гэдэг юм уу. Тэгэхээр энэ өөрөө тийм шин юу учраас энэ уур амьсгалын өөрчлөлттэй хуулийг манай эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраад боловсруулад одоо дуусчихна. Энэ дээр бол маш богино хугацаанд ажлын хэсэг ажиллаад энийг л одоо засгийн газарт өргөн барихаар бэлдэж байна. За тэгээд бусад 11 хууль бол усны тухай хууль, ойн тухай хууль, за байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, за байгаль орчны үнэлгээний тухай хууль, хөрс цөлжилттэй тэмцэх тухай хууль гэл ингээд нийт нэг 12 одоо хууль байна. Тэгэл одоо маш чухал одоо асуудлуудыг л хүндсэн юм. Зүйл байна. 12 хууль энэ 4 жилдээ барах юм уу наач үтэй 8 л юм. За би таны сая ярианаас тэр карбоны тухай гэдгийг маш онцолж бас ойлгох
ёстой. Тэр чи би 2 жилийн өмнө нэг сонсч ирсэн анх. Тэр чи нэг айлууд одоо ингээд нэг хашаандаа нөгөө мод тарингууд тэрийг нэг хувлаад ингээ оронд нь мөнгө өгдөг тэрийг хэлээд байгаа шүү дээ. Яндангаа буулгахаар бас өгдөг. Тэгээ энийг нийгэмд ерөөсөө сурталчилдгүй юм байлаа. Ерөөсөө энийг мэдж байгаа одоо хашаатай айл манай гэр орооллын 200 мянган айл энийг мэдж байгаа хүн байд юм уу ер нь? Энэ үг нь их чухал юм билээ л дээ. Тэр мөнгө нь гаднаас орж ирдэг тийм ээ. Манай төсөв мөс өгөх гэж байгаа биш. Уг нь энийг ч айгүй сайн сурталчлаад энэ гэр ороол амьдарч байгаа улсуудын бүгднийхээ тархинд хийгээд чи ингээд мод тариул ингээд чамд мөнгө өгөх гээд штэ гэдэг ингэвэл бас хүмүүс бас нэг хөдөлгөөнд орох юм болов уу гэж. Одоо зүгээр хамгийн ойрын нэг жишээ хэлэхэд ийм байгаа. Би гэрт нь очлоо да сонгон хайрхан дүүргийн нэг айл хашаандаа ингээд 6 том нарны панел тавьсан. Тэгээд гэрт нь нөгөө 100 муух юм байхгүй. Тэгээд тэр өөр өргөтлөхөөс эмхтэй тэнгууд их баярлж байгаа юм л да. Манай хүүхдүүд ингээд би ээлжийн ажилтай. Манай хүүхдүүд хуучин ингээд гал мал төлдөг багт хэцүү байсан. Их заваардаг, гар марн заадаг. Одоо манайх гой цэвэрхэн байгаас тэгээд цэцэгцэн цэвэрхэн айл. Тэгээд юм батарей тавьчихсан. Тэгээ ингээд нийтдээ энэ UNDP-ийн төслөөний 3000 орчим доллараар хийддэг юм байна. Гэтэ айлаас мөнгө гарахгүй. Айлаас яагаад мөнгө гарахгүй гэхээр тэр айл яндангаа буулгасан. Тэгэхээр олон улсын байгууллагаас тэр кредит тооцоод тэр нарны панелийнхаа мөнгө төгрөгийг тэр төсөл хэрэгжүүлэгч газар нь одоо энэ карбоныхаа мөнгөөр ингээд жилээр хуваагаад ингээд олоод авчдаг. Тэгэхээр энэ бол бас хөрөнгө оруулалтын юм чухал салбар болж байгаа. Гэхдээ яг нөгөө гадныхан зөндөө ирж уулзтыг одоо карбоноор ингээд тэгэхээр бидэрт яг нөгөө үзүүлэх хууль нь байхгүй, хуулийн зохицуулалт байхгүй, тэн дээр ч бас нэг журмууд байх хэвээр. Яаж үнэлэх юм, яаж тоолох юм гэдэг. Энэ журмууд нь бас байхгүй болохоор хамгийн түрүү энэ хуулийг л гаргах хэрэгтэй юм шүү юм. Тий. За баярлалаа тий. Тэгэд өнгөрсөн 5 дахь өдөр нөгөө нэг их хурл дээр эн чинь нөгөө нэг засгийн газрын нэг мэдээлэл сонсдог. Тэрийг би бас харж ирсэн. Тэгээд тэн дээр бол нэг аимшигтай тоонууд яригдсан. Энэ цөлжилт Монгол улсын газар нутгийн 76%-ийг эзэллээ гэж байна. За дулаар л болохоор сүүлийн 80 жил Монгол нутгийн чи одоо 2.5 тий гарацаар дулаарчлаа. Хамгийн урттай дулаарч байгаа. Дэлхийд ер нь 2 улс байна гинүү тий. Ийм амар юмнууд болж байгаа юм байна. Бидний чинь тойроод иргэн тойронд. Тэгээ одоо энэтэй тэмцэж болдгийм үү? Би гайхаад их. Энд чинь одоо баярлаас цаанаас одоо явж байгаа ийм юмд жижигхэн Монгол улсууд яа тэмцдэг? Энийг яаж зогсоож болдгийм үү юм? За тэгэхээр энэ дээр бол ер нь нэг улс дангаараа тэмцээд бол үр дүнд бол хүрдэггүй. Тэгэхээр голцоо бүс нутгийн хэмжээнд дэлхийн хэмжээнд тэв тэвэрэ гэдэг ч юм уу нийтлэхийн нийтээр одоо тэмцэж байна. За энэтэй тэмцэхийн тулд сая Азербайджааны Баку хотод дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн одоо COP гэж бид нар яриад байна шүү дээ. Том хурал болоо. COP гэдэг нь Conference of the Parties буюу тэр конвенцэд нэгдэн орсон талуудын хурал гэж байгаа. Тэгэхээр тэрийг дэлхийд нэг COP гэд нэрлээ зарчсан. Уур амьсгалын өөрчлөлтийн COP буу дараа нь манай улсад 3 конвенцэд нэгдсэн байдаг. Нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн конвенц, нэг нь биологийн олон янз байдал, 3 дахь нь цөлжилт. Тэгэхээр энэ 3-ын одоо хуралдаа бид нар байнга оролцоод ингэж. За Бакугийн энэ хуралд бол нийтэн дэлхийн 68 мянган хүн оролцож байна л да. Энэ бол маш том хурал болсон. Тэгээд ерөөс 14 хоног л тэнд дэлхийгээрэл ер нь энэ уур амьсгалын өөрчлөлтөд яаж тэмцэх юм бэ гэдгийг ярьж байна. Энэ дээр яаж одоо мөнгө босгох уу? Яаж хөрөнгө оруулалтыг гол нь татах уу? Хуучин бол би хэллээ шүү дээ зөвхөн нэг улс төсөөр ч юм уу нэг сан байгуулад нэг жижиг сангийн мөнгөөр тэмцдэг гэсэн бол одоо бол дийлэхгүй. Одоо хөрөнгө оруулалтыг татаж хувийн хвшлийг тэнд сонирхлыг бий болгож оролцуулснараа л үр дүн хүрнэ гэж байна. Тэгэхээр тэр бол юу гэхээр саяны банкуд маш их олон оролцож байна. Хөрөнгө оруулалтын сангууд оролцож байна. Дээрэс нь би тэр хэлж нэг карбоныг одоо бас худалдаж авах наймаалцах тэр орнууд идэвхтэй оролцож байна. За энд бол сүүлийн үед Сингапур хамгийн идэвхтэй оролцсон. Маш олон оронтой гэрээтэй. Өөрөөр хэлбэл Сингапур өөрөө газар нут жижиг болохоор хууль нь маш чанга. Тэн дээр нөгөө хүлэмжийн ялгарлын такс гэж байгаа. Тэгэхээр одоо үйлдвэр заавууд чинь тэр хүлэмжийн ялгарсанаа маш их татвар төлдөг юм болох гээд байгаа учраас өөр оронд тэр карбоны зах зээлийн хөнгөвчлөх юм ингээд болж байгаа. За хоёр дахь том хурал Сауди Арабид
боллоо. Цөлжилттэй тэмцэх одоо талуудын бас баг хурал гэж байгаа. КОП энэ дээр бол манай ерөнхий сайд очсон. За энэ дээр хажуугаар нь зэрэгцээд усны том форум боллоо. Бас дэлхийн ерөнхийлөгч нар одоо Макрон энэ төр оролцоод за ер нь одоо энэ усаа яах юм бэ дэлхийг юм бүхээр. Тэгэхээр энэ бол ингээд талд л одоо хүмүүсийн одоо хамгийн том толгойн өвчин бас. Бид нар өнөөдөр нэг жижиг одоо үйлдвэр завууд яаж барих уу гэд ингээд ярьж байтал дэлхий чи өөрөө энэ том сорилтын өмнө ирчихэж байгаа байхгүй. Та одоо мэдэндээ сая Лос Анжелес нэг ингээд хурштаас гал гарахад тэр их мөнгөтэй хот шүү дээ. Тэр чи одоо Америкийн хамаг л одоо одууд байж гэн татвар матвар бүхэл юм ланцгарл байгаа шүү дээ. Тэгэхэд ерөөсөө тэр ингээд сөхөрж штэ. Тэрнтэй адилхан бид нар яаж энэ уур амьсгалын өөрчлөлтөд одоо сөхөрөхгүй байх уу, бэлтгэлтэй байх уу гэдэг өөр их том сорилттой. Тэгээд их хурал дээр энийг бас ингээд авч үзлээ. За тэгэл цөлжилт байна. За ерөнхийлөгч бол цөлжилтийг тэмцэх тухай хуулийг ер нь өргөн барихаар бас бэлдэж байгаа. Энэ бол бид нарт хэлсэн эхлээ хуулийн нэр нь бол цөлжилтөөс урьдчилан сэргийлэх гэж байсан. Энд чи одоо юу урьдчилан сэргийлэх вэ? Бүр данзаа энд чи бүр тэмцэх одоо хууль байх хэвээр. За тэгээд тэр бом мод санаачлаг бол энэ нөгөө хүлэмжийг шингээх дээр маш их одоо том оноо дэлхийд авчирж байна л да. Тийм учраас дэлхийн улс орнууд ирээд за танаа тэр бом мод санаачлагыг дэмжиж гэл одоос ингээд хамтарч ажиллаж байгаа юм зүйлүүд бол байгаа. Тэгэхээр нэг талаасаа одоо тэр нэг улс орнууд net zero гэдэг амлалт авч байгаа. Тэр чинь хүлэмжийг тэглэнэ гэсэн. Гэхдээ тэгэлжнэ гэдэг нь одоо утгаараа шууд тэгэлж чадахгүй шүү дээ. Нэгэнтэй л одоо амьдрал явж гэн, үйлдвэр явж гэн. Тийм үед бол нөгөө шингээлтийг маш сайн хийх хэрэгтэй байдаг. Одоо мод их тарихч тэрүүгээрээ бас энэ дээр жоохон баланслах гэж байгаа. Тэгээд тэр хурлууд дээр одоо хэн ямар хөрөнгө одоо гаргая гэдэг байгаа юм бол миний зүгээр ойлгож байгаагаар эн чинь бол эргээд нэг мөнгө олох тийм хөрөнгө оруулалт биш шүү дээ тий. Тэгэхээр одоо тэрийг гаргах гүрэн одоо тийм таата байх уу гэдэг тийм л байна. Тэгэхээр харин тийм учраас энэ одоо карбоны энэ зах зээлийг бодож олж байна л да. Тэгэхээр карбоны зах зээл дээр гарсан орнууд бол мөнгө хийж байна. Мөнгө. Нэг карбон худалдаж байгаанууд нь бол мөнгө хийж байна. Тэрийг худалдаж авч байгаанууд нь ямар ашиг байгаа юм бэ таахгүй. Уу яг одоо тэгэл улс орнууд чинь худалдаж авна худалдан тийм үү. Тэгэхээр одоо аль болохоор хүлэмжийн хийн нөгөө дэлхийн Парисын хэлцээрээр хүлээсэн хүлэмжийн хийн одоо нийгмийн хариуцлага гэдэг шүү дээ. Нийгмийн хариуцлага. Тэгээ одоо жишээлбэл бүс нутаг дээр гэхээр манай дээр нөгөө шорон шуурганы асуудал байгаа. За яг ихэнх хүмүүсүүд нөгөө бид нар нэг шар шорон шуурга гэж яриа сурцсан. Манай эрдэмтэд бол тэгсэн одоо бити шар гэж үг бол уг нь буруу юм байгаамаа. Зүгээр ер нь бол дэлхий дээр dust storm буюу зүгээр шорон шуурга гэж ярьдیں۔ Гэсэн. Гэхдээ одоо бид нар нэг шар шорон шуурга гэж. Энэ бол ямар одоо юу гэхээр мөнгө олохоосоо илүү эдийн засгийн хохирол авчирж гэнэ гэж ярил. Жишээлхэд одоо Солонгост маш нарийн гэдэг юм автомашины үйлдвэрүүд, электроникийн үйлдвэр яхад нөгөө элс, шороо тэр орж ирдэг тоосонцор. Тэгээ тэр чинь одоо ингээ гаргаад ирдэг болсон юм байна. Тэгэнгүүт л энэ Монголоос ирсэн байна. Тэгэхээр нөгөө бүс нутгаараа одоо бид нар ингээд нэг юм эвсэл байгуулад ингээ ажиллах чинь л да одоо Хятад, Солонгос энэ одоо улс орнууд ингээ. Тэгэхээр бүс бүсээрээ л ингээд тэмцэх юм. Ер нь бол сая хурал дээр юу гэж ярьсан бэ гэхээр за цаашдаа бол нэг өдөрт 1 тэрбум доллар байгаа ч бид нар энэ уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадахгүй болно. Тийм учраас одоо эртхэн улс орнууд мөнгөө гаргаж явах хэрэгтэй. За ядаж дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1% ядаж одоо гаргаа гэж хэлдэг. За одоогоор бол манайх бол нэг 0.13%-тай л хавцаа гэд явж байгаа. Энэ тэр сонсгол дээр бас ийм юм дурдгцал да мэдээл ерөнхий сайдын мэдээлэл донд ганцуудын давтамж ихссэн гэж байна. Сүүлийн жилд. Энэ юунаас болж байгаа юм? За энэ бол ер нь дэлхий дээрх бол энэ гамшигын юу бол давтамж нь одоо улам нэмэгдэж байгаа. За ялангуяа одоо үер усны гамшиг бол маш ихсэн. Тэгэхээр одоо бодвол энэ их олон том мөсөн голууд Антарктид хайлж байгаагаас холбоотой болов гэж бодож байна. За одоо манай Монгол улсын мөсөн голууд бол ер нь 2050 он гэхэд ингээд бүр хайлаа дууснаа гэдэг ийм төгшөөрийн харанг дэлдэж байгаа шүү дээ. Тэр бол эрдэмтдийн судалгаагаар гарцсан. Тэгэхээр
Энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөөсө биднээс хамаарахгүй. За хамаарахгүй ч явахтай нэг тодорхой бол энэ бас дэлхийн дулаар л би тэр өсөж нэг 50 орчим хувь нь бол шууд нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр бид нар бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Тийм учраас бид ямар арга энэ дээр хэрэглэх гэж байгаа гэхээр энэ 25 онд хөв цөөрөм байгуулах жил болгон зарласан. Та сонссон бах. Энэ хөв цөөрмийг яагаад байгуулах гэдэг юм бэхээр Монгол улс нөгөө гадаргын усаа зүгээр алдчихдаг. Тэгэхээр бид нар чинь ингээд ган гачигтай ус байдгүй, мал амтны гатдаг. Тэгэхээр бид энэ хөв цөөрмүүдийг олноор байгуулж гадаргын усаа жоохон ч гэсэн хуримтлуулъя гэж байгаа. Тэгээд бас би нэг 100 намар ажиллаар явахдаа олон юунуудыг үзлээ л да усан сангуудыг. Тэгээд тэр онг таац дээр бол нэг сайхан усан сан байна. Тэр бол яг сайхан ингээд ундарганы ихтер ингээд юугаа байгуулсан усан сангаа одоо даам жижигэрэл нэг даам тэгээд тэр нь ингээд тохируулахтай ус багтаа үед шууд усаа ингээд өргөлдөг ус ихтэй үед тэрийг хаадаг ч ингээд тохируулахтай. Тэгэхээр ийм одоо усан сангуудыг л олноор байгуулах хэрэгтэй. Тэгжээж бид одоо гадаргын усаа хамгаална. За борооны ус байна. Би бас сая тэр дэлхийн усны хурал дээр нэг зүйл хэлсэн хүмүүс тэр тоон их хүрсэн гинэ. Юу гэхээр одоо ногоон дээвэр гэж хөтөлбөр хэрэгжүүлэх гэж. Манай энэ гэр хорооллын ер нь бүх айлуудыг ингээд борооны усаа нэг тосдог болгох нэг ийм бид нэг урайлга аян хийж байгаа. Уралдаан зарлаа. Тэр яг хөө гэхээр одоо нэг айл байлаа гэхэд ядаж нэг 200-ийн пошктэй тэр сайхан муухай шинэн нам ингээд дахад нэг 200 литр ус тосоход нийт Улаанбаатар хотын айл зөвхөн нэг борооноор 6,000 цистернтэй тэнцэх усыг зүгээр урсгаж байгаа байхгүй. Тэгэхээр 6,000 цистерн ус гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Бид нар ч одоо нэг цистерн усыг одоо хөргүүлэх гэж ямар их зарлага. Тэгэхээр 6,000 нэг удаагийн бараа. 2 өдөр орвол 12,000, 3 өдөр гэвэл юм бол. Тэгэхээр бид яах гээд байгаа гэхээр энэ усаа тосооч ээ. Нэгдүгээр тэр хашаандаа одоо хашаагаа услаад, тоосонцороо дараад, модоо услаад, за тэр юм угаах ахуй усандаа бас энэ усаа хэрэглээч гэж. Хоёрт та мэдж байгаа гэр хорооллын хөрсний бохирдол өндөр байдаг. Тэгээ нөгөө борооны ус чинь ихээр урсахаар зам харгуй нь муухай болно. Ойл нь одоо зарим айлын ойл мойл нь одоо холтой. Тэгэхээр энэ ногоон дээвэр хөтөл аяныг бид нар одоо ингээд эхлүүлсэн. Ингээд явж байгаа. Тэгэхээр ерөөсөө усыг баг гэлтгүүл айл болгон одоо усаа ингээд тосоод явах хэрэгтэй. Тэгээд манай Монголын үндэсний бүхэн холбоо энэ дээр бид нартай санал бичиг зурсан. Яагаад тэгэхээр нөгөө сум болгонд чинь нэг сонсдог хүн байдаг. Тэр л ингээд тухайн урнаас гарсан алдартнууд, тий бөхчүүд. Тэгээд бид нар бол одоо яг бас нутгийнхаа наадам маадмыг ингээд сайхан хийчдэг. Одоос энэ хөв цөөрөмд оролцъё гэд бид нар ингээд хамтраад энэ аяныг бас хийх гэж байна. Энд бол бүх хүн л оролцох хэрэгтэй л доо. Тий, би таныг сая яриа сууж байхад бас над юу бодогдов гэхээр тэр ногоон дээвэр гэдгийг чинь одоо энэ нөгөө гэр хорооллынхаа маань энэ карбон хөдөлж болдсон байна гэдгийг ойлгоод 2-3 мод тарьчих юм бол тэрийг услахын тулд тэр уралдаанд гүнгүүд чинь нөгөө одоо усаа тосч авах юм болно шүү дээ. Тэр ингээд нэг нэгтэй уйж явах гэдэг. Одоо энэ хавар бид нар бүх Монгол оронд аяар зөвхөн Улаанбаатар хашаатай айл болгон 5 мод хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө бас ингээд нэг юм чи нэг жижиг гэлтгүү бас их том үр дүнг авчирдаг л та. Тэгэхээр монголчууд бид бас заримдаа нэг юм жижиг өөрөөсөө хийчих болох юмыг бас нэг хийхгүй орхигдуулаад байна бол гэж боддог. Тий. За бас сонсгол дээр ийм тоо гарсан. Энэ нөгөө тэрбум мод хөдөлгөөний үр дүнд бид нэр одоо өнгөрсөн онд 2 жилч болчихоо 84 сая мод тарьсан гэж байна лээ. Ерөнхий сайд хэлсэн. Энэний маань одоо хэдэн хувь нь ургаж гэнэ гэдэг тоо байдг юм уу? Энийг за яг бас зөв асуулт байна. Ер нь зарим хүмүүс юу гэж яддаг гэхээр энэ модны одоо ургалт зарим байхгүй байна. Яг үндэ зарим газар ингээд үр дүнгүй газар, буруу газар тариул тэр энэ мал идчихдэг. Эсвэл одоо услахаагүйгээр өгчдөг. Тэгэхээр одоо ингээд бид нар яг нэг мониторингийн юмнууд ингээд хийж байгаа. Олон улсын юм бүр юм юу гарцсан химэл оюун ухаанаар ингээд энэ бүх ургалт мониторинг гаргадаг ийм одоо програмууд гарсан. Бид нар одоо энэ мониторинг хийж байгаа. За энэ дээр бол ер нь яг нэг одоо тойрч суугаад бас ярилцах хэрэгтэй. Энэ дээр их олон санал явд юм л да. Одоо ингээл хүн өөрөөсийнхөө зоргоор л ингээл би тэнд мод тарина, тэнд мод тарина гэдэг. Гэтэл тарж болдгоо газар байна, тариад урагдгүй газар байна. Тийм учраас энэ дээр яг нэг эрдэмтдтэй сууж ягаад за яг 25 онд юун дээр бид нэр гол хүчээ хаях юм.
энэ 4 жилчд энийг одоо бид нар сууж бас ярих цаг болсон. Бид тэр бум мод төслийн одоо бас нэг эрдэмтдийг цуглуулж энэ зүйл дээр одоо нэг ойрын үед юм хилцүүлэг хийх гэж байгаа. Яг хоо янз янзын ойлголтууд байна. Жишээлхэд Тайваны ийм нэг зөвхөн сардаа нэг усалдаг ийм төхөөрөмж байна л да, нэг ийм хувин. Тэрийг ингээ говийн аймагуудад тарих тэрийг хийхэд бол маш үр дүнтэй. Сардаа нэг л усалдаг. Тэгэхээр тэр бол ингээд жишээлхэд ургаад байх чинь. Гэтэл говьд одоо тарьж бас болдгоо мод гэж байна. Говьд бол зөвхөн одоо тэр заган ойгоо ч юм уу те яг нөгөө төсвөртэй ийм одоо тарихгүй бол эргээд одоо нөгөө хөрсний дороотлол руу ч өөрсдөө бид бас хүрэх одоо ийм аюултай байдаг. За ер нь эзэнтэй яг энэ модыг үр дүнтэй болгохыг л бид нар хичээж байгаа. Тэгээ өнгөрсөн жилүүдэд бид энэ тариалангийн талбайг тойруулж бас нэлээд мод бол тарьсан хөдөө аж ахуйн яамтай хамтарч энэ бол бас үр дүнтэй байгаа. Яагаад тэгэхээр нөгөө газар тариалангаа нэгдүгээр хамгаалж байгаа. Ингээд мод тарьчихаар чинь тэнд чинь сайлх шороо шуурганаас хамгаалдаг. Дээрэс нь хашаагийн нь бол нөгөө тариалангийнхан угаасаа ингээд барьж байгаа. Бид нар модын тариад ингээд услахаатай, эзэнтэй тийш ядаж нэг мал ороод ичдгүү нэг ийм зүйлүүд бол байгаа. Тэгэхээр энийг одоо жил болгон л яаж одоо үр дүнтэй болгох уу гэдэг зүйлийг бол хийж байна. Ер нь бол энэ ерөнхийлөгчийн санаачлагын доор энэ тэр бум модныхаа хүрээнд бол ер нь монголчууд нэг ингээд ер нь бүгдээрээ нэг мод тарьдаг болъё гэдэг энэ нэг тийм сэтгүү бол бас их сайхан суугаад өгсөн байлаа. Хөдөөгөр явахт бол одоо манад 450 жижиг нөхөрлөл байна. Мод тарьдаг. Тэгэхээр энэ жижиг нөхөрлөлүүдэд энэ жил бас нэлээд дэмжиж ажиллана гэж бодож байгаа. Тэр би одоо таны ярианаас гайхаж сууж ин л да энэ хаана ямар мод тарьж болох уу гэдгийг эрдэмтдээ цуглуулж асууна гээд 2 жилийн дараа одоо асуух гэж байж байгаа юм чи одоо анх эхэлж байхдаа тэрийг хийдгүү байсан юм уу гээд. Уу яг эний чинь хийдгээ одоо манад би сайдын дэргэд чинь зөвлөх ба шүү дээ. Асуудал хариуцсан зөвлөх, цөлжилтийн асуудал хариуцсан зөвлөх гэдэг ингээ манай зөвлөхүүд бол ажилдаг, бүгд дүгнэлтүүдэд өгдөг. Өөрөө өөрсдийн одоо хүрээлэнгүүдээрээ бас ажилдаг. Тэгтээ энийг нэгтгэх хэрэгтэй байгаа юм л. Энэ тэнд ингээд нэг талд явж байна. Тэгэхээр бид энэ өдөрлөг байхгүй байгаа юм байна. Гэхдээ одоо нэг яг таас одоо ингэж байгаа ингээд ойн чиглэлээр ажилдаг маш олон төрөмс байгууллагууд байж байна. Эрдэмтэд байж байна. Олон хүрээлэнгүүд бас байж байна. Тэгэхээр бид энэ олон төрөмс байгууллагатай ажиллахад бас хүндрэлтэй юм билээ. Нэг эрдэмтээрээ нэг юм ярьдаг, нэг төрөмс. Тэгэхээр бид нэг юм нэгдсэн холбоодоор нь ажиллах энийг бол хийж байгаа. Жишээлхэд сая усны 9 холбоо байна л да. 9 мэрэгжлийн холбоо. Тэгэхээр 9 мэрэгжлийн холбоог нэгтгээд усны салбарын нэгдсэн холбоог байгуулсан. Одоо маш цэгцтэй энэ ингээд нэгдсэн холбоо ч амар юм байна шүү дээ. Бүх холбоодоос нь ордог. Дүгнэлтийг нэгдсэн холбоонд өгчөд тэрийг үзээд хараад ингээд явдаг. Тэгэхээр ингээл одоо нэг энэ олон ажлуудаа бид нар цэгцлэх гэж байна. За дээрэс нь нэг ийм учиртай юм байна. Байгаль орчны салбар өөрөө маш том. Жишээлхэд одоо тусгай хамгаалалттай газар нутагт Монгол орны 30% байж байгаа жишээтэй. Тэгээ манай нэг цөөхөн хэдэн байгаль хамгаалагч тэрийг бүтнээр нь хамгаа. Тэгэхээр би өнгөрсөн жил юу хийсэн бэ гэхээр маш олон төрөмс байгууллага хувийн хвшил рүү одоо зарим чиг үүргийг одоо шилжүүлэх юм санам бичгүүдийг байгуулсан. Та харсан баха бид нараас нэлээд гарын үсэг зураад ярьслага өгөөд ингээд тэгэхээр нөгөө төр өөрөө бүгдийг хийж чадахгүй учраас бас энэ чиглэлийн төрөмс байгууллага хувийн хвшил рүү бас нэлээд юуг нь шилжүүлж ин л та тэгжиж ихгүй байгаль орчны салбар бол зөвхөн одоо нэг яамныч хариуцаад бас хийдэг ажил биш үү? Тийм. Би энэ дээр яг энэ дээр би бас нэг өөрийнхөө саналыг танд хэлж гэж бодлоо. Одоо аялал жуулчлал би өөрөө аялал жуулчлалын хүн. Аялал жуулчлалын чинь 2 жилийн өмнө, за 3 жилийн өмнө яг одоо танаа энэ салбар шиг бүр хэдэн зуун холбоотой заа тэгээ хинтээ төрн харилцаж хинтээ яхаа мэдтгүү нэгэнд нь хэдэн цаас өгчгөө нөгөөдүүл нь ингэдэг юм байдаг байсан байхгүй. Тэгэнгүүт нь хууль гаргаад одоо ерөөсөө аялал жуулчлалын мэрэгжлийн холбоо гэдэг юм байгуулъя гэдэг тэр хуулиар бүр тийм нэгдсэн холбооны хууль батлагдсан шүү дээ. За тэгээд яг нөгөө холбоодууд нь байж л байгаа л да. Тэгээд зөвхөн төрн тэрнтэйгээ харьцаад одоо нөгөө чиг үүргээ тийш нь шилжүүлээд аюул олон үүргүүдийг дээр реклам зар сурталчилгаа юу байдгийг тийм ээ. Ингээд нөгөө мөнгө дүүргэн тийш нэг зүг рүү хойрлогдоод ингэнгүүт нөгөө олон юунууд ч одоо холбоонууд ч
одоо энэ байхгүй болоод ингээд бүгдөө нэг холбоо руугаа орж ирээд ингээд сүүлийн аялал жуулчлал 2 жил өслөө жуулчин өслөө гэж яриад байгаа. Би бол хамгийн том фактор нь энэ гэж бодод байгаа шүү тий. Зөв яг үнэ. Би бас эртүүд номын сайтаа ярьсан нөгөө хурлын нэг зохион байгуул энийг одоо танаа яам хийж болох гэсэн чинь. Гэхдээ одно сайда манайх бол нөгөө цөөхөө хүнтэй зөвхөн бодлогоо хийж байгаа. Энэ бүгмийг би бүгдийг нь аялал жуулчлалын холбоогоор хэлдэг юм гэж байгаа. Тэгэхээр бид бол одоо энэ ингээд холбоодууд маань бас бид нартай хамтраад сая санам бичиг байгуулсан. Ингээд хийгээд юмнууд явж байна. Жишээлбэл байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах иргэдийн нэгдсэн холбоо гэл байна. За самрын одоо бизнес эрхэлдэг юуны холбоо гэл ингээд. Тэр одоо бүгдөө эрх ашиглал яа. Тэгээд нэгдсэн холбоотой хол өрөөндөө самар юм. Тэр зүг рүү явах нь зөв байхаа гэж би зүгээр тэр аялал жуулчлалыг хараад тэгж бодсон шүү тий. Зөв санал нийлж байна. За энэ тусгай хамгаалалттай газрууд одоо таны яамны харьяанд ордог. Энэ одоо маш хил амтай байдаг. Тэнд одоо нэг газар аваад аялал жуулчлал эрхлэе ч гэдэг юм уу ингээл бөөн саад хатгар гэж байдаг. За одоо энэ богдуулын ямнуудыг ярьж болж байна. Тийм ээ, эн чинь уг нь тусгай хамгаалалттай газар, уг нь нэг отог баригээд аялал жуулчлалын отог баригээ бүгд юу авангуудаа газар авангуудаа одоо ингээд том хороол босцсон байж идэг. Яг энэ дээр одоо ялангуяа энэ уулын ямнууд дээр одоо танай яам ямар бодлого барьж байна? За маш чухал асуулт байна. Нэгдүгээрт манай яам одоо тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг өргөн барихаар бэлдсэн. За ер нь бол нэг 98% бэлэн болчихсон байгаа. За энэ хууль бол бас энэ олон улсын байгууллагуудтайгаа хамтраад ингээд хийсэн. Тэгэхээр манай богд уул өөрөө тусгай хамгаалалттай газар нутагт ордог. Таны хэлдгээр бүгд отго гэдээ авцсан байдаг. Гэтэл ингээд бахан байшин барих зөвшөөрөл одоо тэр зураг хөргөн ингээд нийслэлээр батлагдчихдаг. Энэ дээр бол яа харахгүй нэг юм асуудал үүснэ. Тэгээ би одоо ерөнхий сайд биднэрт ямар үүрэг өгсөн бэ гэхээр за байгаль орчны яам Нямбатар дарга 2 та нар эхлээ сууж байгаа дотроо эхлээд юм нэг зөвшөлдсөдгөө. За яа харахгүй одоо нийслэлд одоо энэ хариуцуулах хэсэг байна шүү дээ. Энд чи одоо ингээд тусгай хамгаалалттай хэрнээ нөгөө тэнд байгаа айлууч шин гэрчилгээч байхгүй, сургууль байхгүй, зам байхгүй, цэцэрлэг. Тэгэхээр энийг бол бид бол бас шийдэхгүй бол болохгүй. Тэнд байгаа иргэд нь хохироод байгаа. Тэгэхээр одоо энэ дээр Нямбатар дарга бид манайх ажлын хэсэг гараа бид нар ажиллаж байгаа. За яаж шийдэж болох юм бэ? За одоо үнэхээр яа харахгүй энэ 3-4 ам бол ингэсэн бол энийг шийдэе. Нэг удаагийн одоо улсын хурлын тогтоол орчим. Тэрнээс цаашхыг бол ерөөсөө л яг аялал жуулчлалаар одоо ингээ хэрэглээд. Ер нь манад бол энэ аялал жуулчлал өөрөө их сайхан хөгжих үгнэх боломжтой юм. Гэтэл одоо яг юу нь болохгүй байгаа хүмүүс ч одоо голцуул ингээл 1 сард 12 сард Вьетнам явлаа, Таиланд явлаа гэж тэгдэг штэ. Тэгэл 100 бас яг ингээл иргэдтэй уулзахад Монголд бас ингээд очихоор үнэтэй байна гэдэг. Тэгэхээр энэ аялал жуулчлалыг бол үнэхээр дэмжиж байгаа. Ер нь би ингээд гадуур явлаа сая бүтэн сайн горигт хэрэлжийн газар ингээд бүтэн ажиллал. Тэгэхэд үнэхээр сайхан аялал жуулчлалын газар хийж байгаа газар байна. Тэрийг бол бид нар дэмжиж гэсэн. Дэмжиж харин энэ хашаа хороогоо улам гоё болгочих яамаар байна дэмжээ. Харин зөвөр нэг хэсэг хүмүүс байдаг ингээд нэг жижиг газар авчаад тэрийг нэг зөвхөн нэг зарах зорилго. Тийм газруудыг бол бид нар бол дэмжихгүй гэдэг ийм байр суртаа. Тэгэхээр одоо Нямбатар дарга дотор ажлын хэсэг гаргаал ингээд ажиллаж байгаа. За ер нь бол энэ тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалах дээр манад нэг юм менежмент яг дутдгийг. Одоо байгаа манай газар бол нэг 5-6 хүнтэй тэр нь бол нөгөө овоорсон нөгөө бичиг цаасаа хийгээл ингээд таардаг. Гэтэл яг энэ чинь маш сайхан менежмент хийх хэрэгтэй. За тэгээ би сая яваад за энэ одоо нэг муха хашаа хороонуудыг бол буулгаа. Одоо хуучны бидний нэг гэр хорооллын ингээд нэг ер нь бол би нэг тийм захирамж гаргая гэж бодож байгаа. Юу вэ гэхээр цаашдаа одоо бид нар хаан ч гэсэн хашаа бариул ер нь ийм хуучны модон хашаанаас салчия. Одоо янз бүрийн одоо загварыг гарцсан шүү дээ. Гоё төмөр хашаанууд гарцсан цаагвар нь ингээ модоо тариад нөгөө Европын төртөл нэг ногоон хашаа гэж нэрлэдэг шүү. Ийм юм руугаа орохгүй л ингээд нэг юм тэр хуучны хашаач ерөөсө будаж ч болдгоо будахаар л дараа жил нь өнгөн байхгүй болчдөг нэг юм хэцүү юм байли. Би бас Баянгол дүүргцэндөө л хийх гээд үтсэлтэй. Тэгэхээр энэ өөдөн татах, цэгцлэх хамаагүй аялал жуулчлал хийж байгаа сайхан дэмжих, тойруулаад тэр модоо тайр
хөвцөрмөө байгуул одоо бол бас их олон хувийн компаниуд бид нар энэ ан амтан өржүүлье гэдэг саналууд бол хэрж байгаа. Энийг бид нар шийдээд явж байгаа. Өөрөөр хэлбэл нэг газар одоо буг их хэмжээгээр одоо өссөн байвал энийг тэр сүргийн бүтцийн дагуу өөр газар руу одоо нүүлгэн шилжүүлэх. Энэ дээр бол хувийн компаниуд бол их санаачлаг гаргаж ийн шүү тий. Тэр богдуулын тэр амуудны тухай зүгээр миний бодлоор одоо нэгэнт барилгачсан байшинцсан имийг одоо тэр тусгай хамгаалтаас нь гаргаад хотын захиргаанд өгчмөр санагдаад байгаа юм л да. Танаа яам тийм чиг шугамтай байна уу эсвэл одоо тэгэхээр шууд одоо бид нарыг энэ тусгай хамгаалтанд авсан зэрэг ингээд тастаад гаргана гэж бол болохгүй. Яг тэгэхээр олон улсын гэрээ конвенцээр маш олон үүргүүд хүлээсэн байдаг. Зөвхөн хуулийн дотор бол тийм бусад орныг судлахад бусад орнд ямар байдаг вэ гэхээр энэ тусгай хамгаалалттай газар нутагт ийм суурьшлийн бүсүүд бас байдаг. Тийм. Тэгэхээр зөвхөн тусгай хамгаалалт гэж хинч ордгоо тийм биш. Тэнд бас жижиг суурьшлийн бүсүүд, уугуул, иргэд энэ төргээ байна. Тэрний зохицуултыг бид нар бол энэ шинэ хуулиндаа бол оруулж байгаа. хууль өөрчилж ижил тэр тэгээд тэр хавийн газрыг бол одоо яг нийслэл нөгөө ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу юмнуудаа хийгээд ингээд явах боломжийг бүрдүүлэхгүй тэнд байгаа нөө иргэд тохироод байна л да. Ямар ч төлөвлөлтгүй тэгээ гэрчлэгээ авч чадахгүй. Тэр бол бас тэр иргэдийн буруу биш л дээ. Өөрсдөө нөө шийдвэр гаргаж ирсэн хүмүүсийн л юм асуудал учраас тэрийг бол зайлшгүй одоо шийдэхгүй тэр ингээл яваалганд өчигдөр надтай бас нэлээд олон иргэд уулзсан. Газраа хөцөлтөд одоо 20 жил явж гин 10 жил явж гин гэсэн одоо энэ маргаан бол ингээл дуустдгүй. Тэгэхээр энийг шийдээд явах хэрэгтэй гэж. За та бүхэн одоо 20 хүрэхгүй минут үлдлээ. Энэ дээр нэг хоёр асуудлыг хоёулаа тодорхой ярих гэж бодсон. Эхнийх нь энэ нөгөө нэг агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо. Та тэрийг ахалдаг болсон. Тийм одоо хэзээ илээ 2-3 сарын өмнө үлээ ерөнхийлөгч нь та бүгдийг чинь дуудж авчраа баахан загнаад тэр хороо мороогоо татан болгоцсон байсны маргааш нь та нар эргүүлж байгууллаа штэ. За энэ хороо маань одоо ажиллаа юунаас эхэлж байна? Бид нар одоо үнэхээр Улаанбаатар хот маань хизээ утаагүй болох юм бэ? За энэ агаарын бохирдлын үндэсний хороог одоо дараагаар надад одоо тавьсан. За яг уг нь бол бид бол саналаа хэлсэн. Байгаль орчны юу зүгээр хяналт тавьдаг газар байхгүй. Жишээлхэд за танаа энэ уурын зурч ажиллуулахгүй. Танаа энэний чинь хаана? Та нар ягаад тэгэхээр одоо стандартаас хэтэрсэн ийм утаа гаргаж энийгээ бол тэр яаж хэрэгжүүлэх нь тэр өөр салбарын асуудал. Уг нь ингээд нөө хяналтаа тавих хэвээр чиг үүрэгтэй газар нь юм байгаа. Гэтэл одоо бид нар чи яг нэг ингээд хэрэгжүүлэх үүрэг хүлээчлээ шүү. Тэгэхээр хамаагүй бид нар энийг нь хийж байгаа. За агаарын бохирдлын үндэсний хороо бол дангаараа нэг ажил аваад хийн гэсэн үг. Тэр олон яамдуудын нөө салбаруудын уялдаа холбоог ингэж хангах үүрэгтэй ажиллаж байна. Яам болгоны үүрэг шүүгээ тэлцсэн байгаа юм шүү дээ, тий? Гэхдээ яг ийм одоо хуучин бол хүмүүс яадаг гэсэн хэрэг нэг хэсэг эрчим хүчний яамд хариуцуулж үтсэн юм билээ. Тэгэхээр ингээл эрчим хүчний яамн дээр асуудлууд нь овоороод байдаг. Бусад газар шийдвэрлэх болохоор за одоо гэдгийг тийшээ очиж гэдэг юм. Нэг хэсэг нийслэлд бас хариуцуулж үтсэн. Тэгэхээр одоо энэ агаарын бохирдлын үндэсний хорооны яг сайн тал нь гэхээр бид нар үндэсний хорооны хурлыг байнга ингэж хуралдуулж нөгөө уялдаа холбоог ингээд сайжруулж байгаа. Үндэсний хорооны одоо манайх ингээд ажлын алба байна. Ажлын албаны хүмүүс бол бүх тэр яамныхаа хинтээч яриад дуудаад уулзаад үүрэг даалгавар өгөөд юмаа зөвшөлтөө сонсох ийм чиг үүрэгтэй болчоор амар ахгүй. Тэгвэл зөвхөн нэг яам гэхээр бас төвхтэй мэлээ. За тэгэхээр үндэсний хороо бол одоо ажлаа юунаас эхлэх гэж юм гэхээр бид нарт нэн яаралтай журмаар бид нар чинь агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээж байгаа ш. Тэгэхээр Нямбатар даргуул нийслэлээ манай агаарын бохирдлын хорооны дэд дарга байхгүй. Нямбатар даргуул гэсэн мэхээр за би энэ айл өрхөө одоо 100% хариуцъя. Айл гэр хороолны. Өөрөөр хэлбэл хідэн айл өрх байна. Бид нар одоо судалгааг нь авцсан, тоолгыг хийцэн. За тэгээд засаг захиргаагаараа дамжуулаад одоо айлыг нь газ тавих айл хэсгийг одоо дутаагүй бус болгох ингээд одоо бид нар энийгээ 100% хариуцъя. За харин энэ 173 том уурын зуух байдаг. Тэгээ 2260 аж ахуй нэгж байгаа. Энийгээ одоо одноосоо та нэгсээ хариуцаадах гэсэн. За тэгээ энэ дээр бид хоёр яг ингээд ажиллаж байна. Гэхдээ хоорондоо дандаа уулзаж, хуралдаж, ажлын хэсгүүд уялдаа холбоо ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр бид нартай уулзъя гэсэн одоо маш олон хүмүүс байна. Инженерүүд байна, өөрсдөө хийдэг хүмүүс байна.
Эсвэл одоо гадаадаас импортлдог ч хүмүүс байна. Тэгэхээр манайх эрдэмтдийн зөвлөгөө авалцсан тэн дээр бүгдийг нь үзээд за энэ ер нь боломжийн юм байна. За энэ бол за одоо манайд одоо урсгал зардлын бол бид нар дийлэхгүй юм байна. Энэ бол хайтаахан шийдэл байна. Гэтэ энэ нь бол ийм юм байна ч гэдэг юм ингээд эрдэмтдийн зөвлөл ингээд үзээд шийдвэрүүдийг гаргаж байгаа. Зарим төслийг бол үнэхээр одоо би уулзаад энэ төсөл би явахаар нөхөр за энэ төсөл бол үнэхээр одоо явахгүй төсөл байна. Энд ч одоо хаанч туршигдаагүй гэдэг ч юм ингээд бас хэлж байна. За 173 уурын зохио бүр ширхэг бүрээр нь одоо шүтээсийнхнаар ингээд гаргуулчихсан байж байгаа хүрээлэнгээр. За одоо энийг бол ерөөсөө бүр нөр хас өрөөнд ч нарахгүй. За энэ дээр бол ийм зүйл байж болно. Тэгэхээр одоо яг нэг бүрчлэн л ингээд нэг чимхлүүр ажлыг бас хийхээс өөр аргагүй болж байна л. Тэгэхээр энэ асуудлуудаа шийдэхэд бас амаргүй л байна. Гэхдээ энийгээ бид нар шийдэж чадвал 150 мянган тонн түүхийн нүрс төлдөг асуудлаар бол буурна гэсэн үг байхгүй юу? Энэ бол өөр их том тоо. За 2200 аж ахуйн нэгжүүдтэйгээ нэг бүрчлэн манай үндэсний хорооных уулзж байна. Энэ уулзалтыг яаж хийж байгаа гэхээр за Баянзүрх дүүргийн одоо тэр хоёр аж ахуйн нэгжүүдийг цуглуулад засаг захиргаатай нь хамтраад хурал хийж байна. Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг гэдэг ингээд уулзалтууд хийгээд үүрэг даалгавар өгч байна. За 9 сараас эхлээд та нарыг энэ юу төлөвлөхгүй шүү. Түүхийн нүрс төлөхгүй шүү. За харин та нарт яамаар нь бид нар зөвлөн туслая. Одоо манай дээр ийм одоо аргуудыг ингээд хүмүүс санал болгочлоо, компаниуд гээд үзүүлээд та нар эндээс өөрсдөө сонголтоо хий. За харин тодорхой хувийнх нь одоо 40% ч гэдэг юм уу бид нар одоо тэр хөрөнгө санхүүгийн одоо олж өгөх туслая. Та нар харин 60% өөрсдөө гаргач гэдэг юм. Ингээ аж ахуйн нэгжүүдтэй яриад зарим нь тэр яг газаа сонгож जैन, зарим нь тэр нэг орчин үеийн шийдэлтэй цахилгааны шийдлүүдийг сонгож जैन. Тэгэхээр ингээд нэг бүрчлэн л дүүрэгтэйгээ ингээд үндэсний хороо ажиллаж जैन. Энэ бол маш чимхлүүр ажил. За дээрэс нь гадны одоо туршлагыг судлаад бас судлаачид ирээл уулзж байна. Манайх ингэ шийдтсэн, тэгсэн ийм тийм гэл зөндөл асуудлууд ярьж байна л да. Тэгэхээр ийм зүйлүүдээр ярьж байна. За тэгээд төсөв болвол байхгүй штэ энэ дээр. Сая улсын төсөв батлагдсан байна, үндэсний хороо байгуулагдсан. Тэгэхээр бид одоо ямар аргаар шийдэх гэж оролдож байна вэ гэхээр аж ахуйн нэгжүүдийн албан дотрын нөгөө 1% байгаль орчны салбарт зарцуулж болно гэсэн залтаар одоо нөө хэдэн найз нөхдөөл гуйж энэ дөө яг одоо зүгээр энэ үхэндээ л гэж хэлэхэд очоо за чи нэгэнтээ татвар төлж байгаа юм чи энэ 1% манай энэ тэр цэцэрлэгийн 100% нэгэнд хийгээд өгөөч гэдэг ч юм уу. Ингээд аж ахуйн нэгжүүдтэйгээ яриад ийм маягаар нэг юм хамтын ажиллагаа хийхээс биш одоо 25 оны төсөв батлагдсан юм байгаа. Тэгэхээр бид бол утаанаасаа салъя гэвэл 26 оны төсөвтөө маш гол залтуудаа оруулах хэрэгтэй. Зоригтой төсвийг баталж өгөх хэрэгтэй. За хууль орхицсон орчин дээр яг одоо гарын бохирдолтой холбоотой чухал зүйлсүүдийг батлаад өгөх хэрэгтэй. Тэгжээж яахгүй бол энэ өөрөө бас том үр дүн гарахгүй гэдгийг л хэлж байна. Гэтэ бид одоо ерөнхий сайд бол өөрөө бараг засгийн газрын хурал болгон дээр л энэ талаар мэдээлэл сонсож байгаа. Дээрэс нь хагасаа өдөр болгон нэг юм яг нийслэлийн асуудалтай холбоотой шуурхай байдаг. Тэн дээр бас мэдээлэл сонсож байна. Дулаалгын компаниуд ирж мэдээлэл хийж байна. Удахгүй одоо бид нар пассив хаусынхнаар одоо мэдээлэл хийлгэн. За тэгэл газынхнаар ирж одоо мэдээлэл хийлгэж байна. Тэгээ ингээд бас нэг сонсоод байнга бас нэг уялдаатай ажлын шахаад ингээд явуулж л да. Ерөнхий сайд өөрөө энийг ингээд шахаад хийгээд байгаа болохоор бас би бол энэ дээр одоо сайн үр дүн гарнаа л гэж бодож байна. Уг нь бол өөрөө л ерөнхий сайд өөрөө л энэ хороогоо тулгуйлсан болвол илүү л үр дүнтэй байх байсан байх л гэж. Би зөв хувийнхөө бодоод байгаа юм шүү те. Тэр хагас өдөр болгон тэр одоо нийслэлийн асуудлыг ярьж байгаа тийм ээ. Тэн дээр ч авцсан мам чөл юм ярьж байгаа юм биш дид үстэй. Тэгээ та бүхэн одоо миний ойлгосноор бол одоо тэр энэ нөгөө шахмал төрж гэдэг юмыг одоо үйлдвэрлэхгүйгээд Нямба дарга маань хэлсэн тийм үү? Би зөв ойлгож байна. Тэр үйлдвэр бол зогссон. За тэрийг үүгээр орлуулах уу гэдгээ та бүхэн одоо ингэж гээд одоо олон эрдэмтэн хүмүүний юм судалгаа юм сонсоод тэндээс хөлбөрөө сонгож авах энэ шатандаа явсан байна. Тийм байна тий. Яг хөө жишээлхэд энэ дээр гол асуудал юм байгаа юм л та. Нэг орчин үеийн шийдлэл бусад орнууд бас энэ
замын чинь яг даван туулаагүй ш яг дайраал гарсан. За тэгээ нүүрс төлдөгч тийм газрууд одоо зөндөө байгаа. Тэгэхээр тэр нэг юм барьцалдуулагчаас гадна нэг юм coal green гэж яриад байгаа. Зарим нь eco coalч гэж яриад байгаа, green coalч гэж яриад байгаа. Солонгост энэ их нэвтэрсэн билээ л дээ эрдэмтдээ юм патент. Тэр юу вэ гэхээр юм бодисыг тэр евро ингээд нэг юм борошуулаад шүрсчтэй юм байна тэр нүүрсээ. Тэгэхээр тэр нь маш хурдан ингээд асалт өгдөг. Тэгэхээр нөгөө бид нар чинь нэг нүүрсээ асаах гэж л бас маш удаа утаа гаргадаг. Тэндээс одоо ер нь бид нар чинь нүүрсээ бодоход зөвхөн нэг түлээг түлхэхэд л жижигхэн зомгол хийжээ, цаас хийжээж л ер нь бол ингээд асаадаг шүү дээ. Тэгэхээр нүүрсээ чинь шууд асаахт маш хэцүү. Тэгэхээр тэр зүйл бол холигч бол асаагч болдог. Тэгээд удаан асаахаасаа гадна бид нар ингээд одоо олон туршилт хийлээ л дээ. Би ч нэг бүтэн сэдэр болох нэг туршилтанд явдаг болчиход байгаа. Тэгэхээр тэр туршилтаар бол ерөөс утаа гардгүй юм байлээ. Тэгэхээр яг нь огт гардгүй ч байх уу мэдээж огт гардгүй юм гэж юу байх уу хүмүүс энэ дээр бас буруу ярьлаа гэдэг. Гол нь эхлээд дөнгөж нэг асах явцдаа гараа сүулдэ ингээд утаагүй болж байгаа. Тэгэхээр ийм аргууд байна. За эсвэл одоо тэрийг давхар шатаадаг зуухууд бас гарсан. Би одоо Баянгол дээр туршилтаар хэдэн 100 авч өгч бас жоохон шөөмжлүүлсэн. Гэхдээ тэр айлууд бол ямар тач 2000 утаа гарахгүй дээрэс нь угаартахгүй болчихж байгаа юм л да. Тэгэхээр би бол одоо агаарын бохтлыг буруулж чөтгөртөө нэлсэн ч яах вэ? Эсвэл одоо юугаарч хилүүлсэн яах вэ гэж одоо ингээл бүхэл юмаа үзээл судлаал ингээл яваад байна. Энэ зүгээр би бас хувийн бодол шүү сайдаа уучлаарай. Энэ 100 бол одоо өөр ашиггүй юм шиг. Гэхдээ яг хөө тэр шатж байгаа утаа гаргадгүй сайхан юм шиг байгаа. Тэгээ айлд ингээд одоо ихэнхийн зүгээр өгдөг эсвэл 5-10 цаасаар өгдөг. Нөгөөдөл чинь хэдэн цаасын одоо өдөө гадаа ингээд зараад явуулчихд юм биш үү? Хамгийн гол нь. Тэгээд бах байдгаар нөгөө зуухтайгаа үлдчихдэг. Тэгэхээр бол мэдгүй энэ зуух дээр бол бид нар энэ ч туршаад өнгөрцөн үе шатл гэж би зүгээр боддоо шүү дээ. За тэгэхээр 100 хул өнгөсгөл хөдөөнөөс биш хотоос гарч байгаа бүх машиныг шалгаа 100 байна уу гэхэлтэй юм шиг. За тэр одоо яг 100 хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг нь л нэг асуудал тийм үү. За энэ дээр бол одоо бид нар энэ 100-гүйгээр бүх айлыг 100-хгүй болгоно гэдэг шийдэл одоо бол бид нарт эдийн засгийн хувьд боломжгүй байна. Бүх айлыг одоо ингээл сонгоо архины бүх айлыг 100-хгүй болгох гэхээр оронд нь ямар шийдэл авах вэ гэхээр газ эсвэл цахилгаан л байгаа. За тэгэхээр газын шийдлийг бол одоо Нямбатар дарга тэр нөгөө хідэн хороог аваа. За энэ хідэн айлуудыг бид нэр одоо энэ газаар хангая гэдгийг хийж гэн. За эсвэл одоо бид нар энэ хэсэг айлыг тэр нэг LNG гээд одоо энэ нилээ тосхон мосхнууд хэрэгэлдэг юм байлээ л дээ. Ингээд нэг юм хоолой татчихдаг. Тэр нь бол нөгөө LPG шиг юм нөгөө дэлбэрэлт янз янзын юмд аюул багтай. Тэгээд одоо ийм улс орнуудын шийдлийг бас ингээд хийж байна. За дээрэс нь за бид нар чинь дулаалээ. За дулаалаагүй юм чи хичнээн ч газ цахилгаан байгаад нэмэргүй шүү дээ. За цахилгаанаар шийдэе гэл ингээ яваад та. Тэгэхээр одоо ойрын хугацаанд яхахгүй энэ зуухтай айлынх нь зуухан сайжрахаас өөр аргагүй. Тэр хөдөө орнуудыг зардаг гэдэг бол дараагийн асуудал байгаа. Тэрийг бол Нямбатар дарга гэрээндээ тусгаж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл манай үндэсний орооч гэсэн шаардж байгаа. Энийг бол цааш нь зарж борлуулж болохгүй. Яа тэгэхээр өмнөх би санаж 2012 онд үлээ бид нар чинь нэг дөл гээл нэг бахан зуух муутай. Тэр чинь ихэнх нь бас ингээд хөдөө гадаа явцсан. Айлууд чинь нэг мөнгөндөө болоод зарчт юм байна. Тэгэнгүүт эргээд өөрсдөөнийх чинь зуух аваад тахаар нөгөө агаарын бохирдол чинь нэмэгдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үеийн тэр зуухнууд бол бас л тухайн үед бол үргээ гүйцэтгэж исэн шүү дээ. Би тухайн үед бол бас яг тэр зуухны туршилт тэр олон улсын байгууллагаас ирээд хүртэл тэр карбоных нь юм уу хэмжин барина гэд. Ингээд бол тухайн үед дэвшилт шийдэл болж ирсэн болж. Тэгтэл алстаа бол ерөөсөө та мэдэж шүү орон сууцчлал байранд оруулах тийм ээ. Тэгэхээр одоо энэ сэлб дэд төв за сэлбийн одоо энэ байш байлна гэдэг чинь ерөөсөө орон сууцны эхнээсээ л төлөвлөсөн байхгүй бол энэ хуучин хувцсыг л бид нар нэг урд тормоогоор хойд тормоогоо нөхөд байгаатай л адилхан. Би Баянгол дүүрэгт байхад тэр айлууд руу шугам сүлжээ татах гэж зураг хөрөг хийлгэж үзчихсэн. Яг болно гэхдээ нэгдүгürt үнэтэй болдог. Тэгэхээр үнэтэй болохоор айлууд маань бас яг тэр шугам руугаа татаж хийж барьдгүй нэг юм. Тэгэхээр ерөөсөө орчин үеийн шийдэл бол гой тоглог орон сууц шүү дээ. Тоглог. За эсвэл хаус хороолол тийм үү? Заавал тэр нь олон давхар байшин биш байж болно шүү дээ.
2 давхар 3 давхар хөрхөн хаусууд үлдэн. Гэхдээ бүгд эхнээсээ төлөвлөлттэй, ижил зургийн эхнээсээ дэд бүт татцсан л ийм байх хэрэгтэй. А зүгээр тэр нэг дэд бүтцгүй гадар л бид нар энэ газар өгдгийг л одоо болох хэрэгтэй юм л да. Тэр чинь л гол одоо энэ юуны их усэр болсон. Одоо хөдөө орон нутаг яг адилхан тийм ситуацд орчод. Тийм үү. Тэр аймгийн төвч яг адилхан. Тэгэхээр бид нар бол шийднэ энэ асуудлыг бол шийдэхээс өөр аргагүй. А тэгвэл би бол одоо тэр өөрийнхөө хариуцж байгаа уурын зуухууд дээр ямар шийдлэхээр газ юм цахилгаан руу шилжиж айгүй амархан. Ерөөсөө нэг компани ирээд орн хийж. А гэхдээ эргээд нөгөө газар чинь намраас урсгал зардлаа дийлхэ болох байхгүй. Тий. Жишээлбэл 5 дахин нэмэгдчихээр нэг сургууль нэг цэцэрлэг тэрийг дийлэх байна. Тэгэхээр эхнээсээ л энийг нэг зөв шийдэлтэй болох гол янз янзаар л бас оролдож байна л та. Эхнээсээ зөв шийдэлтэй явуучвал бас зүгээр юм уу гэдэг. Нөгөө талаараа би бас энэ хослмол шийдлүүдийг би бас хэрэгэл гэж хэлж байгаа. Яа тэгэхээр зөвхөн одоо ингээд нэг ганц нэг цахилгаанаар ажилдаг ч юм уу тэр янз бүрийн системүүд байгаа л тэрийг ашиглаж итэл гинт одоо янз бүрийн аваарс гарахад л ямар нэг сандарсан тохиолдолд нөгөө өөр жижиг газар ч юм уу түүн энэ юмнууд нь байж. Тэгэхээр энэ хослмол юмнууд бол бас нэг 2 жилдээ бол байж ахал шаардлагатай л байна. За та хоёрт одоо нэг 5 хүрэхгүй минут байна. Сүүлийн асуулт энэ эгийн голын усан цахилгаан станцын одоо энэ гацаанаас гарах гэдэг энэ 14 мега төслийг чинь нэг нь тийм ээ. Энийг одоо энэ Оросын талтай хилцээд энийг тэр нэг байгаль нормоор гэсэн юмыг одоо эцэслээ шийдээ гэдгийг даалгаврыг танд өгсөн байна. Энэ даалгавар одоо хэрэгжилт нь айл үедээр явж. За энэ бас их амаргүй даалгавар. Яа тэгэхээр эн чи одоо миний мэдхийн 64 оноос хойш л яригдсан юм билээ. За тэгээд яг хөө энэ дээр гол тэг юундаа байсан гэхээр нэгдүгээрт Оросын холбооны улсын талд бол их том одоо саад байсан. За хоёрдугаарт ЮНЕСКОгийн дэлхийн өв гэж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө байгаль нуур чи өөрөө дэлхийн цэнгэг усны 20%-ийг дангаараа бүрдүүлдэг нуур байхгүй. Тийм учраас дэлхийн өвд бүртгэгдсэн. Тэгэхээр одоо дэлхий бас энэ өөрсдийнхөө усыг одоо үнэхээр одоо харьж хамгаалах нь бол бас чухал үүрэг л дээ. Тэгэхээр энэ утгаараа энэ дээр нэлээд саад бол байсан. За тэгээд сая засгийн газраас бол энэ үүргийг өгсөн. Ямар ч та нар энэ эгийн голын асуудлыг одоо явуул гэсэн. За энэ бол манай яамны чиг үүрэг. Яагаад тэгэхээр дараа нь тэр станц барих нь бол дараагийн дид бүтцийн төсөл. Яг энэ байгаль орчны үнэлгээ хийх нөлөөлөл одоо бага юм энийг хийж болох юм байна гэдэг л одоо зөвшөөрүүлэх нь миний үүрэг. Тийм учраас бид нар бас Оросын холбооны улс одоо маш олон удаа уулзалтуудыг хийсэн. Ингээд Путиний айлчлалын үеэр энийг голын усан цахилгаан станцыг барьж байгуулахын тулд байгаль орчинд нөлөөлөх одоо тэр сэлэн мөрөн байгаль орчныг хамгаалах энэ санамж бичгийг зурсан байна. Тэгэхээр энэний хүрээнд ажлууд эхэлсэн. Одоо яг миний өөрийн гаргасан төлгөөний дагуу бол яг явж байна. Бид нар бол яг төлгөө гаргаад ингээд явж байгаа. За сая хит хитэн байгаль орчны наривчлсан үнэлгээ, хуучин үнэлгээ бол зөвхөн тэр эгийн гол хавьдаа хийгдээдсэн. А одоо бол бид нар чинь бүр томсгож хийн штэ тэр сэлэн мөрний нийт тавьцаа, за байгаль орчнууд нөлөөлөх энэ төр гэдэг энэ том үнэлгээд хийхээр бас нэлээдгүй ажил байна. Энийг одоо сая хийхээр засгийн газраар оруулаад дэмжүүлсэн. Тэгэхээр тэр төр далангийн тэд зүүн тэр хийх ажил бол орчихсон байж байгаа. Тэгэхээр энэ ажил бол ямар тач одоо өнөөдрийн хүртэл төлөвлөсний дагуу явж байгаа нь бол бас бидний хувьд монголчуудын хувьд бол том амжилтаа гэж одоо би үзэх гэдэг л да. Тэгэхээр гол нь одоо дахичил цаашаа гацхгүй ингээд хоёр тал үүргээ сайн биелүүлээд энэ үнэлгээнүүдээ дор нь хийчихвэл болох гэдэг юм л асуудал байгаа. Одоо тэгвэл тэр сэлэн мөрний чинь тэр жигтэн дахиад үнэлгээ хийнэ гэдэг чинь өчрөө цаг хугацаа орох уу? Гэхдээ яг хоо бид нар одоо энэ хөрөн мөнгөө сайн шийдвэсэн засгийн газраас тэгэхээр энэ дээр бол одоо хурдан л хийх гэж үзнэ. Хамгийн гол асуудал одоо энэ нэг мөс хайлахаас өмнө хурдан хийхгүй болохоор бид нар инжлийг алдчихвал дахиад дараа жил болох гэдэг. Тэгэхээр энэ нэг улирлын чанартай учраас цаг уйдаас
шахтаад байгаа юм л да. Тэгээ яг зөв энэ бол нэг дотоодын зовлон нэгэнтээ нөгөө улсын төсөв батлагдсан хойно учраас тэгэл өөрсдөө энийгээ ингээл нэг хөрөнгө мөнгөө босгоод энийгээ хурдан явуулах гал ингээл ажиллаж л байна. Тэгээ бодвол одоо тийм эрдэмтдийн баг гараад одоо тэр голыг дагаал ингээл ажиллах байлгүй бүх судалгаагаа хийн. Тэгэхээр тэр хамгийн гол нь тэр Оросуудыг нь өөрсдийн авчиж хоёр талын эрдэмтэд цуг хийжээж гар хөлийн үсэг зурлагчиж манайхан дангаараа явал нөгөөдөлч дахиад би яг хоо ер нь бол би Оросын холбооны улсын нөгөө экологийн сайд Козлов бит хоёр суужгаад гарын үсэг зураад ингээ шинжлэх ухааны академи хоёр ерөнхийлөгч нь гарын үсэг зураад манахаас 7 хүн тэрнийхээс 7 хүнтэй ингээ хамтарсан баг гараад ажиллаж байгаа. Тэгээ ажилд хамтарсан баг эхнээсээ яваад байгаа учраас би бас найдлага тавиад байна л да. Тэгээ хамтарсан баг маань энэ зүйлүүдийг хэрэгтэй гэж гаргасан байхгүй. За манай Оросын тал энийг хариуц. Монголын тал энийг хэлчихээ гэсэн учраас бас энэ нөгөө хоёр засгийн газрын одоо хяналтан доор төлгөөн доор явж байгаа учраас би бас энэ дээр л их найдвар тавиал аль болохоор л энэ төслөө бас явуулчих гал янз бүрийн л одоо бас таны төсөөллөөр одоо тэгээ энэ бүх ажил маань хизээ дуусаад дүгнэлтээ одоо энэ комисс нь гаргах хэрэгтэй. Энэ комисс бол 26 оны 1-р удиралд за чадахгүй л 1-р хагаст гаргах ийм үүргийг хүлээчихсэн байна. Тэгэхээр одоо яг дараа жилийн үдээч хөл юм байна шүү дээ тийм. За тэгвэл одоо энэ бол одоо манай том мега төслийн нэг шүү дээ. Манай дээр ч одоо хит хит мега төсөл бол байгаа. Тийм байна. За баярлалаа. Бидний цаг өндөрлсөн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж аваа манай студид ирээд бас таны одоо энэ хариултууд ярилцлага их сонирхолтой болсон байхаа, их мэдээлэлтэй болсон байхаа гэж би найдаж байна. Манай үзэгчдэд бас таалагдах байхаа гэж бодож байна. Ингээд таны цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлгийг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.